тусаар тогтсон Монгол улсын иргэн бид дэлхийн Монгол иргэн өнгөрсөн 4 жил гадаад харилцаанд төвшин гарсан цагаас аваад Монгол улс арчилсан улс орнуудын хамтын нэгдгийг 2011-ээс 2014 онд төвөж өндөр дээд түвшний 15 төчнийг их орон доотлол авлаа. Монгол улсын гадаад харилцааг эдийн засгийн хөлбөрийг баталж гадаад улсны бараа эргэж 11.3 тэрбум Америк доллар курс 2009 оны хойш бараг 3 дахин өслөө. Үүдэн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмдэр дэлгэх Монгол улсын байр зүйн олон хүч Монгол улсын маань гадаад харилцаа улам бүр өргөжлөн төсөөр байна. Хоёр хүчтэйгэн хайр төрчийн найдах харилцаагаа стратегийн түвшинд бүрэн хөгжүүлж урд чөлшийн бодлогыг тууштай хөгжүүлж байна. Мөн Монгол улсын гадаад харилцааг эдийн засгийн хөгжлөөр амжилтаар илрүүлж гадаад улсааны иргэд 11.3 тэрбум доллар хүргэв. Монголчууд олноор ташдаг улс орнуудад иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, нийтгүй болгох, нийтийн нөхцөлийг хөнгөвчлөх их ажил биднийг хүлээж байна. Гадаадд сурч ажил амьдарч байгаа Монгол иргэдээ Монгол улс орныхоо хөгжид орох хувь нэмрийг оруулах боломжийг нь хангах зорилгоор хөгийн нэмрийг хөгжүүлж байна. Нийтийн ажил байна, нийт ажил хүрэх байна. Монгол ардын нам, Монгол улсын тус ард түмнийг ард түмнтэйгээ тэмцэн олсон нам. Монгол ардын нам, Монгол улсын эдийн засгийн тус ард түмнийг тэмцэн батгах үүрэгтэй нам. Эх орондоо сайхан амьдарч бай. Монгол ардын нам.